За хичээлийн сэдэв. Модон барын тэг хичээлийн зорилго бол модон барын тэг хэлбэрийн онцлогийг таньж уншиж ойлгох. За бар гэж ер нь юу юм бэ? Модон бар гэдэг нь юу юм бэ гэхээр модон дээр үсэг дүрс сэлж бэх төрхөн цаасан дээр хэвлэх эртний арга гэж ойлгож байна. За энэхүү аргын хувьд бол 13 дугаар зууны үед тийм ээ Ян улсын үеэс бол хэрэглэж эхэлсэн. Тэгээ 17-оос 19 дугаар зууны үед бол Бурхны шашны судар номыг одоо түгээх үед бол оргилдоо хүрч эхэлсэн. За тийм учраас сүм хийдүүд бол ихэвчлэн одоо бархны газрууд буюу одоо хэвлэлийн газар болж хамгийн их одоо ном хөвлөл түгээх тийм газар нь болж байсан. За тэгэх юм жишээлх юм бол их хүрээ, заяын хүрээ гэх мэт ийм хүрээдүүд бол бархны газрууд бол ажиллаж байжээ. За барлна гэхээр яг хэлж гэнэ гэхээр за нэгдүгээрт нь бол ийм хавтгай зориулалтын ийм хавтгай одоо бэлдсэн модон дээр шууд одоо ингээд сэлэх тийм ээ үгийг за шууд сэлэх эсвэл нааж агаад сэлэх ийм арга байна. За ингээ уруу нь харуулж ер нь бол толин тусгалаар уруу нь харуулж ингээ сэлнэ. За үүнийхээ дараа сэлж одоо модоо бэлэн болгосны дараа бэх төрхөж бэлдэнэ. За тэгээ дээрэс нь цаас тавиад дарж ингэж хэвлэдэг. Иймэрхүү байдлаар ингэж номыг хэвлэдэг байсан гэсэн. За бүр дэлгэрүүлж ярих юм бол за нэгдүгээрт нь бол хэвлэхэд тохиромжтой хатуу модыг сонгоно. Ихэвчлэн гүйс болон хус модыг ашигладаг гэж. За загвар гаргахтаа бол хэвлэх үсэг дүрсийг цаасан дээр уруу харуулна. Одоо юу зурна. За түүний дараа модон дээр загвараа буулгасны дараа тусгай сэлбэрийн багаж ашиглаад үсэг дүрсийг сэлнэ. За энэ үйл явц бол маш нарийн бөгөөд төвчээр шаардсан үйл ажиллагаа гэдэг нь бол ойлгомжтой. За дараа нь сэлсэн модон барыг бэхэнд дүрж тийм ээ бэхээр дүрж цаасан дээр дарж хэвлэнэ. Бэхийг бол жигд тараахын тулд тусгай бас бул ашигладаг байжээ. За үүний дараа бол хэвлэсэн цаасыг хатааж ном болгон үүднэ. За одоо зураг дээр бол монголчуудын ашиглаж байсан барын хэвүүд харагдаж байна. Модон барын хэвүүд харагдаж байна. За модон барын тэг тэгэхээр ном ашиглахад тэгвэл одоо хэрэглэж байсан маш эртний арга байна гэж ойлгож болох нь. За тэгээ мэдээж ингэж одоо сэлэх нь бол мэдээж энэ модон дээр ингэж сэлж үг үсгийг гаргах нь бол мэдээж нарийн уур чадвар шаардсан ажил байгаа. За хоёр төрлийн аргаар сэлж байжээ. Нэг нь бол үсгийг шууд модон дээр нь сэлэх, хоёр дахь нь бол цаасан дээр ичээд түүнийгээ модон дээр наарч тэгээ сэлэх гэсэн ийм хоёр аргаар сэлж байжээ. За модон барын хэвээр тийм ээ хэвлсний дараа харагдах байдал бол энд харагдаж байна. За харин энэ бол модон барын хэв харагдаж байна. За уруу нь харуулаа өсөг үрийг одоо уруу нь харуулаа сэлсэн баг харагдаж байна. За тэгвэл модон бараас уншихдаа юуг анхаарах вэ? Ямар онцлогтой вэ гэдэг гэхээр нэгдүгээрт нь бол энэ үсгийн тусал энэ үсгийн өмнө бол тусал тавьдаггүй байна. За хоёрдугаарт үгийн төгсгөл дэвсгэрлэж орсон эс үсгийг богино сүлээр бичдэг. За гуравдугаарт нь үгийн эхэнд орсон ЖЗ нь яг иглэгчтэй айдал бичигдэг. За өөрөөр хэлэх юм бол яавал итгэр шилбэгээр зөвхөн шилбээр бичдэг гэсэн. За дөрөвдүгээрт нь модон барын ном нь судар хэлбэртэй байдаг тул үгийг олон таслан бичих шаардлага гардаг. Таслан бичсэн үгийн эхний хэсгийг одоо үгийн эхний хэсгийн төгсгөлд монгол үсгийн адагт ордог хэлбэрийг бичээд шинэ мөрийн эхэнд мөн одоо үгийн эхэнд ордог хэлбэрээр эхлүүлждэг. За юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл сонсмоо гэдэг үгийг ингээд бичээ. Тийм ээ. Сонсмоо гэдэг үгийг бичээ. За тэгэхээр эхний одоо соноо гэдэг үг бичээд ингээд юу нэ цаасандаа багтахгүй болчихгонгод үлдсэн суу мүй гэдгийг бичих юм байна. Тэгэхдээ соноо гэдгийг яах вэ гэхээр үгийн адагт ордог хэлбэр ингээд төгсгч нь түүний дараа суу мүй гэдэг нь мөн үгийн эхэнд орсон хэлбэрээр ингэж эхэлж бичдэг. Ийм онцлогтой байх нэ. За мөн эм үгийн хэ гэвэлж юм хоёр тусал тавьдаг. За тэгэхээр энийг одоо юу гэж байна? Гоёр гэж уншихгүй нэ шүү дээ. Хоёр гэж уншина. Тийм ээ. Тэгээ эрхэт гэж унших нь байна. За мөн үгийн гэ үсгийн өмнө бол бас цэг тавьдаггүй байна. За тэгэхээр энийг уншихдаа ялхуугсан гэхгүй ялгуугсан гэж унших нэ. Ялгуусан. Ялгаж гэж унших нь. Илхаажуу гэж уншихгүй. Тусалгүй байна гэдэг маань энэ бол гэ үсэг байна гэж хараад одоо ялгаж гэж унших нэ. Тэгэхээр одоо бидний үзэж байгаа гэ хэ хоёр бол ингээд байрын солилцсон юм шиг байна гэсэн тийм ээ.
За энэ үсгийн өмнө мөн цэг тавьдаггүй. Тэгэхээр энэ үгийг уншихтаа нийгэ гэж уншина. За энэ тусал ах хэрэгтэй байсан тийм ээ. Нийгэ. Нөгчсөн. За мөн энэ үсгэн дээр тусал тавиаг байна. За энийг уншихтаа эдгээр үгсийг харуул бүгдээр богино сүлээр төгссөн байна. За богино сүүл гэдэг бол тийм ээ модон бард эс үсгийг богино сүлээр бичдэг гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр богдос ануу дээдсийг үгсийг гэж унших нэ. За эдгээрг уншвал ямарчлан ёсыныг буйнант гэсэн үгнүүд байна. Зүрхнийг жаргаланг зохистой гэсэн. Ажиглах юм бол жз хоёрыг яа гэвэл хүчтэй тийм ээ. Адил бичсэн. Өөрөөр хэлэх юм бол бид нар бол одоо яг дэгээдээ итгэр шилвтэй бичдэг тийм ээ. Дээшээ этл гэж бичдэг. Тэгвэл модон бар дээр яа өсөг жз өсөг гуруула ижлэхэн бичгтэй гэсэн. Тэгээ утгааны ялгаад уншиж байгаа. Бид нар тийм ээ ёсон гэдгийг жосон гэж уншаад байхгүй. Буянт гэдгийг бузант гэж уншаад байхгүй тийм ээ. Тэгэхээр ялгаж болж байгаа учраас ингээд ялгаад унших нэ. За мөн эрэм үгийн хэ гэвэл өмнө 2 цэг тавьдаг. Бид нар бол одоо г үсгэн дээр 2 тусал тавьдаг бол модон бараар хэвлэж байгаа үед хэ дээр тусал тавьдаг байжээ. За мөн г энэ үсгийн өмнө цэг тавьдаггүй байсан байна гэж харж байна. Тэгэхээр энийг эхний үгийг бол худаг гэж унших нь байна. Дараагийн үг хаан, амгалан, гайхамшигт, язгуур гэж унших нэ.